Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид сүүлийн үед цар тахлын улмаас болоод музей дээр музейн боловсролын ажлыг бүрэн ихээр нь үзүүлэх боломжгүй болсон учраас цувралаар захимаар та бүхэндээ төлөвлөж байгаа билээ. Үүний өмнө бид Чингисийн чулууны бичиг хэмээх гэрэлт хөшөөний дэлгэрэнгүй тайлбар болон видео хичээлийг үзүүлсэн. Харин бид өнөөдөр Чингисийн чулууны бичиг хөшөөн дээр хамгийн ихэнд мөр тэтгэн бичсэн Мянганы суудхан Чингис хааны нэрийг бичсэн хувилбаруудтай танилцуулах гэж байна. За одоо нэгдүгээр эртний тэг ашиглан бичсэн хувилбарыг бид харж байна. За 13 дугаар зууны үед монголчууд үгийн орхиц сүүлийг бичихтэй эгц доош нь буюу баг зэрэг хажуу тийш нь татаж бичдэг онцлогтой байсан байна. За одоо бид 2 дугаар хувилбарыг харж байна. Энэ нь орчин үеийн тэг ашиглан бидний хэлж заншсанаар дарамлаар бичсэн хувилбар байна. Ер нь 19 дугаар зууны үеэс эхлээд монголчуудын монгол бичгийн зурлагт өөрчлөлт орж маш цэвэр гомьсог бичдэг болсон байна. За эндээс харахад ном төсөв буюу ба ха гагийн төрлийн үсгүүдийг бичихтэй эхний толгой хэсгийг хагас цагираг хэлбэртэй баг зэрэг зүүн тал руу нь хагас номруулж бичдэг ийм онцлогтой байсан байна. За бид нар одоо 3 дугаар хувилбар буюу уран бичлэгээр бичсэн хувилбарыг харж байна. За уран бичлэг гэдэг бол ер нь хүний дотоод сэтгэлийн зураг гэж ярьдаг. Тэгвэл уран бичлэгийг харахад тухайн бичсэн хүний сэтгэл, дотоод сэтгэл зүй болон зан чанар харагдгаа гэж үздэг юм байна. Уран бичлэгээр бичихийн тулд биерийн даралт, бэхний өвтгөн шингэн, мөн зурлагын өргөн нарийн чухал байдаг юм байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.